Цаасаа мандаа миний нэрийг гэдэг. За би өвдөх болцсон хизээч мартдгүй юм шигтэй талаа ярих гэсэн юм аа. За би 2025 оны 9 сараас Wall Street English сургалтын төвд явж гисэн. За тэгээ манай зөвлөх багш маань надад санал болгоод хичээлээ захиалчаад сургалтын төв дээр ирээд суужилаа. Тэгэл ингээл би ангита хамгийн түрүүнд дэвш цагаараа ингээд суужсэн. Тэгээ гаднаас нэмээд 2-3 сурагч орж ирлээ. Тэгэд сүүлд нь багш нь орж ирлээ. Тэгээд энэ харахаа хаачдیں۔ Яа тэр үйл бүр ингээд миний ингээ хөлс гараад ингээд бүр сандраад алганы хөлс гараад бүр амар ажис. Ийм одоо цөөхөн үнтэй юм чинь ингээ надаас бүр амар их асуух бах та одоо тэрэнд нь хариулж чадахгүй гэл бүр амар хэцүү санагдчихсан. Тэгээд яг тэр үед маань ингээд багш маань ингээд хамгийн ихний асуултыг ингээ асуугаад тэгээ би ингээ яг өөрийнхөө чадхаар ингээ хариулсан ч гэсэндээ ингээл дотроо яана зүг болов буруу болов гэл ингээл амар санаа зовд хэлсэн ч гэсэндээ багш маань ингээд яд миний хийсэн үгэл freak араас нь тавтаад ингээд хэлнэ гэд тайлбарч өгтөн их миний ингээд сэтгэл арай тайвширсан. Тэгээ ингээд тэр мэдрэмж бол ингээд хүний амьдралд маш цөөхөн тохиолдох бас мэдрэмжүүдийн нэг байлээ. Тэгээ энэ явдлаа хуваалцсанд баяртай. Вау.